Маш хурдан, дээрэс нь амттай чиг болдог хүүхдүүдийн дуртай 3 төрлийн rice snack хийцгээе. Хичээлийн шинжил эхлэхэд яг 2-7 хоног үлдсэн байна. Тэгэхээр энэ 3 жарыг хадгалж аваад хичээл эхэлсний дараа дүү нартай болон хүүхдүүдтэй заавал хийж өгөөрэй. Саяхан би өглөөний цайтай холбоотой хэд хэдэн судалгаа уншсан. Тэгээд юу олж мэдсэн гэж Австрали улсад 8-аас 16 насны 28 мянган хүүхдтээр судалгаа хийхэд өглөөний цай уудаггүй хүүхдүүд математикийн шалгалтанд унах магадлал 78%. Дээрээс нь нэмээд унших чадвар муу байх магадлал нь 64%-аар их байт юм байна. Үгүй тэгэхээр өглөөний цай аяггүй чухал байгаа шүү. Өнөөдрийн 3 жорны гол орц болох цагаан будаан нүрс усны их усүр учраас өглөөний цайнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Харин миний сонголт сакура будаан маань байлаа. Яг өдөр тутамдаа иддэг хоолуудаа жаахан чимэглээд өгөхөд л хүүхдүүд айгүй дуртай иддэг. Өнөөдөр ингээд rice ball, бас onigiri болон хамталсан будааг амьтны хэлбэрт оруулж хийсэн байгаа. Тэгэхээр өглөөний цай тогтмол ууж хэвших нь хүүхдүүдэд ямар том давуу талтайг өнөөдөр бөөндөө мэдэж авлаа. Дүүнер маань хэрвээ үзэж байгаа бол хичээлдээ гарахаас өмнө заавал өглөөний цайгаа ууж агаарай. Бүгдд нь хичээлийн шинэ жилийн мэнд.